Сайн байцгаана уу? Миний Монголын ёо элэгнэгт тийм ээ ахын дүүс минь сайн байцгаана уу? Авга тийм ээ сорт бурхны Монгол дахь цорын ганц хүү. Баярбаатар мэдчилж байна. Сар шинэ минь дүргээ. Нэг л дүүлийн өргөөл бариулсан шинжтэй байх чинь юу вэ? Би ч одоо энэ фэйсбүүкийг бүр гаргахаа байчжээ тий. Тэгвэл хараал заа тэдэн хөө орж ирэх юм байна. Тэдэн секундэд хөө орж ирэх юм байна. Эддэг болж дээ хөрхий. Да дээр хамаагүй. Над долон хөрөхгүй. За монголчуудаа бүгснүүдээ нэг 5 тэрбум төгрөг хэрэгтэй байна. Нэг ивент хол байгуулнаа. Харин хас нүдтэй чамаа харжээ. За ивент хол байгуулах газраа олсон. Мөн үү? Барьж марихгүй бүр бэлэн газар олцсон. 5 тэрбум төгрөгөөр худалдаж авнаа. За нэг засахад нэг 2.5 тэрбум болох байх. Гэхдээ тэрнээс багч болж магадгүй. За тэгээд нэг тоног төхөөрөмж элдв хангай юмнууд авнаа. За дэлгэц, диффузер, за холигч. За 9 шидийн авнаа худлаа яриад байх. Одоо юу муу нухаар сайн хэлчихлээ гэж. Кино. Тийм ээ? Кино хийдэг продакшны камер маамер, тоног төхөөрөмж, клип хийдэг тийм ээ? За тэгээ вэжил дуу бичлэгийн студи байгуулнаа. Дуу бичлэгийн студийн тоног төхөөрөмж элдв хангай юм. За гэх мэтчлэн да тэрэнд бол нэг 2.5 тэрбум төгрөг гарцаагүй болно. Нийлээд 10 тэрбум төгрөгөөр ивент хол байгуулж Монголын шоу бизнесийн ертөнцийг бацгаар шийдлээ. Монголчуудаа бүгснүүдээ. Над бол үнэхээр толгоо бол байна. Чадал бол байна. Хөдөлмөр оюун ухаан бол байна. Гол нь ер нь ардаа бас нэг ийм юмгүй болохоор алуулчаад байгаа шүү дээ, тийм ээ? Одоо нуугадах юм байхгүй одоо ингээл энэ алтан цом гэл ингээл хулгаалал ингээл нүдэн дээр дэрэмдэж байгаа шүү дээ. Тэр мэтчлэн зүгээр. За нэг дуу бичлэгийн студи байгуулах хэрэгтэй байна, тийм ээ? Бас шинэ артистуудыг гаргаж ирээ. Монголын энэ кино урлаг сүнчлөө. Нэг аргаа ядсан хүн үзэхэд ичмэр юмнууд гаргаадах юм. Кино мино хий. Гард магна 3-ыг хий, 2-ыг хий, мөн үү? За ийм учраас нэг ивент хоолтой, нэг кино продакшнтай, нэг дуу бичлэгийн студитэй. За бас нэг сайт майт байгуулчин тийм ээ. Ер нь энэ хэвлэл мэдээлэл шоу бизнесийн ертөнцид одоо жинхэнэ цөм чааж орохоор шийдээд байна. 5 тэрбум ихний хэлтэнд хэрэгтэй байна. Тэр газрыг худалдаад авчих юм болвол яг уу дараа нь засч сэлбэх бол яах вэ? Тэгээ өөрөө үзэж ш дотроо нь ороод тэгэл. Учир нь олдсон шүү дээ тийм үстэй. Автсан байхад учир нь олдно монголчуудаа. За тэр газар маань 5.5 тэрбум гэж байгаа. За тэгээ мэдээч хэрэг бас энэ чинь 8-нд чи яриа хөөрөө байж тараа нэг 5 тэрбум болох байлгүй гэж би бодож байна. За ингээд нэг 500 сая төгрөгтэй 10 хүн ч байдаг юм уу? 100 сая төгрөгтэй 50 хүн ч байдаг юм уу? Гялс орж ирэх хэрэгтэй байна. За саяарч бай 2 саяар 5 сая 10 сая хамаагүй. Тэгээ ороод ир монголчуудаа. За мэдээж хэрэг Орсын юм чи ашиг байгаа юу гэдэг асуудал яригдэн тийм ээ. Юм шударган сайхан. Мэдээж хэрэг ашиггүй бол хинч хөдлөхгүй шүү дээ тийм үстэй. Ашиг байна. Метр квадратын нэг 2 сая төгрөнд босгох чинь гэж бодож байна би. Мөн үү 10 тэрбум гэдэг чи яг 2 сая төгрөг метр квадратын болно. За одоогийн байдлаар нэг ивент хоол бол нэг метр квадрат нь 15 сая төгрөгийн үнэтэй байна. Ивент хоол бол одоогийн байдлаар 15 сая төгрөгийн үнэтэй байна метр квадрат нь. Мөн үү? Бид нар хэрвээ 2 сая төгрөгөөр ивент хоол байгуулчих юм бол за боли зүгээр 15 боли гэхэд 5 сая гэхэд та 100 сая төгрөг оруулах юм бол 6 сарын дараа гэхэд 250 сая төгрөг болж өсөхөөрэй. Энэ бол тоглоом биш.
хүн амьтан гошгоруулж байгаа лөөвөр заллиг хийх гэж байгаа ямар нэг юм биш. Яг бодит юм ярьж байна. Яг ойлгохгүй нэг ганц нэг хөлдөө оонууд бол тэгээд зүгээр зайлцгаа. Та хэрвээ мөн үү 50 сая төгрөгтэй машин авах гэж байгаа. Тэгсэн мөртлөө нэг заа 50 сая төгрөгтэй. Өөрөө нэг машин унтсан тийм ээ. Тэгээ нийлүүлээд нэг 80 сая ч юм уу 100 сая болчдөг. Таны авах гээд байгаа машин нэг 160 сая төгрөг ч юм уу 180 сая төгрөг, за 250 сая төгрөг ч юм уу. Нэг машин авах сонирхол байгаад идэг. Тэгээ яах вэ гэж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу байгаа бол 6 сарын хугацаанд надад 100 сая төгрөгөө 50 сая төгрөгөө өгч. Мөн үү? Зүгээр надад өгч. Тэгээд 6 сарын дараа мөнгө чинь 3 дахин өсөөд 150 сая төгрөг болно. 150 сая төгрөгөн дээрээ өөрийнхөө машиныг өгөөд янзын гоё шинэ машин аваад унчих. Мөн үү? Тэгээ хуучин машина 6 сар үргэлжлүүлэл 9 сарын 1 хүртэл унчин л үз. Ямар ор машингүй хөвтөж байгаа биш. Тийм ээ? За байр самаа авах гэж байгаа хүн амтан байгаа юу? Хоёрын хооронд нэг барилгын компанид хямдхан байр аавна гэж өгөө 4-5 жил болоод солиороод мэдрэлтэж явсанд орвол надад зүгээр мөнгө өгч. Надад зүгээр 100 сая төгрөг, 200 сая төгрөг байгаа бол өгч. 6 сарын дараа 600 сая төгрөг болно. 3 дахин өснө найдвартай. Нэр шүү. За нөгөө газараа очиод лайв хийчих гэхээр нөгөө миний лайвнаас ч нөгөө газрыг чи хүмүүс харчаад бодолтож авчих гээд байна бас. Одоо ч гэсэн ингээд энэ хүмүүс бас би уг нь уужуу тавь бэлтгэлээ нэлээд сайн базааж хагаад энэ рүү орё гэж бодсон чинь бас нэг хідэн чайначууд гарч ирчээд нөгөө хэд чинь нөгөө тийч аавна гэж хичрээд болж өгдөг вэ. Тийм учраас одоо яаралтай лайв хийж явнаа монголчуудаа. За тэгээд сая төгрөгч бай, 2 сая төгрөгч бай, 3 саяч бай, хэдж байдгийг ингээ боломж бололцоогоороо тийм ээ. Нөгөө өөрт халгүй тийм ээ нэг 6 сарын хугацаанд мартчих тийм ээ. За тэр 5 сая төгрөг Баярбатарт өгөө хайчи тэгээд өсвөл төрлөөс өсөхгүй бол буцаагаад авчихна гэж бодож байгаа. Бодох хэмжээнийхээ мөнгийг тийм ээ. За сая төгрөг өгөө хайчи тэгээд болов төрлөөс болохгүй энэ хүүрээс нэхэд авчих юм чинь гэж бодож байгаа мөнгөө. Тийм ээ. За нэг яг 100 сая төгрөг өгөө хайчи. Яг энэ бүтүүл төрлөөс бүтэхгүй бол төрлөөс буцаагаад мөнгө авчихна гэж бодож байгаа мөнгөө. Гялс над руу шилжүүлэх монголчуудаа. Шилжүүлэхэд бэлдээт. Тийм ээ. Энд тэндээс өрөө авлага элдв хангаан байх юм бол аваад цуглуулах яаралтай. Алаад харуулад өгье. Үнэхээр нэр би нэг юмтай болчих юм бол би нэр үнэндээ л ална. Тэрнийг бол Монголын ард түмэн мэдчихэж байгаа. Яг намайг үздэг хүмүүс бүгд мэдчихэж байгаа. Нэг ард нэг заал тийм ээ. Нэг жоохон тоног төхөөрөмж, нэг овс мовс элдв хангаа нэг жоохон хүч өгөх юм байхгүйдээ би чи ингэж алуулчихад байгаа шүү дээ. Түүнээс биш бурхны хүн ингэж энэ гачин юмнуудад нийгмийн хог шаарнуудад би дээрлэх хүн бол биш. Би өөрийгөө тэгж бодож байна. Зөв монголчуудаа. За ингээ сайхан бүгдээрээ хамтарч ажиллая. Монголоо аврая. Энэ одоо ингээд бүхий өргөнд нэг бүх ганц газар бүх барилдуулдаг. Тэгэл энээс өөр газар бүх барилдуулж чаддгүй юм шигээр хүмүүс ойлгоод байна шүү дээ. Тэгэл хүний имийг дээрэмжчихдэг. Мөн үү? Тэгээ эн чинь ийм байж болох байсан юм байна. Энийг чи ингээд 20 жил шахуу 15 6 жил энэ хулгайч нар ингээд түгжээд энэ Монгол бүхий хөгжлийг гацаачаад идэж уугаа хэвтэж байгаа байна гэдгийг Монголын ард түмэнд үнэхээр оорхгүй байсан гэдгийг харуулъя. Зөв. Бид нар ч нэр үнэхээр малнууд байсан юм байна штэ гэж өөрсдөд нь ухаалтал нь юм хий харуулъя. Мөн үү? Тэгсний дараа Монгол улсаа авръя. Монгол улсаа хөгжүүлье. Энэ ардын нам гэдэг дээр нэг хэдэн хулгайч нар зөвхөн дарга хийдэг. Эднэр л зөвхөн ерөнхий сайд ерөнхийлөгч улсын хурлын гишүүн хийдэг. Эднэр л зөвхөн чаддаг гэж бодоод ингээд дандаа ингээд 100 мянган-аас аваа сонгоод байгаа нэг хэдэн хулгайч нар байна шүү дээ манай Монголд ч. Хэдэн оонууд. Энэ оонуудын тархинд бүхийг аварснаар энэ ардын намыг чи сольчих юм бол энэ Баярбатараар оронд нь ерөнхий сайд тавьчих юм бол мөн үү? Энэ Монголын чи ерөөсөд орно 6 сарын дотор жилийн дотор өөрчлөлтч болдго юм байна.
болох юм байна гэдгийг ойлгуулъя. Маш том алхмын игний нэг жижиг алхмыг энэ ивент хоол авч бүгдээрээ тавьцгаая. Малнуудад ухааруулцгаая. Монголчуудаа цаашаа сайхан шеэрлэд өгün 600 хүн. Мөн үү? Өнөөдөр сонгогдоод гарсан бүх хүн хулгайч болчиход байгаа учраас таг энэ дотор руу ороод алга болчиход байгаа учраас Монголын ард түмэн үнэндээ л ухаарах ойлгохгүй байна. Тийм ээ? Аль нь ч гарсан ижлэх гэж бодоод байна. За ганц нэг над мэтийн шудраг хүмүүс байна. Тэд нар маань ингээд ардаа нэг өөрийгөө батлах, нотлох юмгүй харуулах юмгүй учраас үнэхээр энэ ч галзуугаараа дуудуулаад ингээд солиотойгоор дуудуулаа яваад байна. Мөн үү? Би солиотой хүн биш. Би жинхэнэ Монголыг амрах гэж байгаа эх оромч хүн. Надад бол нэр мөнгө амлсан хүн мянга байна. Тэгтээ онцлог нь цаана ямар хулгайн сэдэлтэй, шантажийн сэдэлтэй. Хин нэгний бүксний тийм ээ сугны ус болгож ашиглах зорилготой мөнгө амлсан хүмүүс бол байна. Бид тэр хулгайч нартай нийлэхгүй үдийг хүртэл явж гин. Тэрнийхээ одоо тэр хулгайч нартай нийлээгүйхээ төлөө ачигдангаа алдаад явж гин би. Мөн үү? Яг намайг дэмждэг нэг хэдэн хүн байна. Тэднийхээ ачаар буйнаар бас ч энэ хулгайч нарт ачигдчихгүй шиг ингээ явж байна. Бас аз болж өөрөө бас хулгай зэлгээтэй холбоогүй. Ухаад юу ч гарч ирэхгүй. Тийм ээ? Үнэхээр ариун цагаан хөдөлмөрөөр явж байгаа болохоор эдгээр яаж чадахгүй байна. Монгол шиг ийм ёстой жинхэнээрээ шууд карантинаасаа усаа гоожуулаад уудаг орн дэлхий дээр байхгүй. Энэ бол асар том боломж. Монгол шиг одоо 1 хүнд 2 км квадрат газар ногддог улс дэлхий дээр хаач байхгүй. Энэ бол асар том баялаг. Өнөөдөр Монгол хүний үнэхээр урам зориг нугарчаад байна. Үнэхээр ард түмэн залуучууд, хүмүүс, ахмадууд ажил хийх сонирхолгүй болчиход байна. Зүтгээд байранда. 10 жил зүтгэлээ, 5 жил зүтгэлээ байранда. Тэгээ энэ хүмүүс чи ажил хийх хүн Монголд олдохоо болчиход байна. Тэгтэл нэг муу даргын сугны ус, нэг намын боол хийсэн новш. Зүгээр нэг 2 жил дарга дагаж явж байгаа л зайсанд байртай 570-тай, 200-тай, 300-тай болчоод хажууд нь нэг залуу 10 жил зүтгээд хэвэндээ. Найз нэгэд ч юм уу хамаатан нэгэд юм уу новш нэг намд ороод ардын нам гэж намд ороод 2 жил сугны ус хийгээд зайсанд байртай том дарга болчоод байгаа учраас энэ Монголын ард түмэн ажил хийх сонирхолгүй болчлоо. Хинч ажил хийх сонирхолгүй болсон, хинч урам зориггүй болсон, хинч ирээдүйдээ итгэлгүй болсон учраас энэ улс орон хөгжихгүй байна. Ийм учраас энэ нийгмийг өөрчлөх хэрэгтэй байна. Энэ нийгмийг өөрчлөхийн тулд өөрчилж чаддаг нэг баатар хэрэгтэй байна. Би тэр өөрийгөө тэр баатар гэж бодож байна. За яах вэ? Энэ хэвлэл мэдээллийн салбарт өндөр өч байдаг юм уу? Одоо ингээл зүтгэж байгаа хүмүүс байна л да зайлуул хөөрхий. Тэднэрт хүмүүс итгэхгүй байна. Яагаад вэ? Яагаад гэвэл тэрүүхэнд энэ л үзэж байгаа учраас хинч итгэхгүй байгаа юм. А бүх гэдэг бол Монголын ард түмний оюун санааны төвцөг. Оргил, тол. Бүхийг үнэхээр энэ ялцарсан, илжирсэн найраа, допинг, тийм ээ энэ бүхий холбооны бузар булаа хитэн хүн ингээ атгацсан идэж уугаа сууж идэг бидийг шаардж байна. Энэ балиар юмыг ийм л байх ёстой гэж ойлгоод байгаа юмыг өөрчлөөд харуулчих юм бол Монголын ард түмний тархинд энэ оонуудын тархинд гэрэл асна, гал асна гэж би ойлгож байна. За ихлээр ийм чухал ажлыг хийх гэж байгаа Бурхны хүү Баярбаатарт чинь 5 тэрбум төгрөг эхний ээлжинд хэрэгтэй байна. Нэг газар олцоод байна. Мөн үү? Тэр газрыг нэг уужуу 50 хүн шиг ингээд бужигнуулчих гэж бодож байсан боловч нэг хэдэн чайначууд ирж худалдаж аваад нурааж агаад дээрэс нь барилга барих гээд байна. Байр зарах гээд байна. Ашиг хийх гээд байна. Ийм учраас тэднээс өрсөж
тэр газрыг худалдаж авах шаардлагатай байна. Ийм учраас манайхан болцоогоороо тийм ээ саяын саядахгүй 5 саяын 5 саядахгүй 10 саяын 10 саядахгүй мөнгнүүдээ бэлэн байлгаж байгаарай. Эх 7 хоногт лайв хийнэ. За ойлгомжтой юм монголчуудаа. Хавраа гэж байна. Энийг үнийг блок гэнэ. Иймэрхүү оонуудыг зүгээр шууд газар дээр нь блок гэсэн дээр байдаг байхгүй юу? Тий, ингээд мэдрэл муудаад чамд бас итгэхгүй байхаа гэж байна. Би харин хэлж штэ. Би надад хүн итгэхийн тулд би хүмүүсийг итгүүлэхийн тулд би юм хийж харуулах хэрэгтэй байна штэ. Өнөөдөр юу гэдгийг нэг бүхэлдээ хороол бариад хүн оруулчих. Нэг за юу гэдгийг Баян Монгол хороол ч юм уу юу ч байдгийг нэг явлаа нарны хороолч гэдэг юм уу нэг хороол бариад хүн ашиглалтанд орууллаа гэж тэр хүнд хүн итгэхгүй штэ. Тэр бол Монголын ард түмэнд тэр хүн өөрөө баяжж байгаа асуудал нэгт, хоёрдугаар тэр хүнд хэн ч итгэхгүй. Яагаад вэ? Тэр бол жижигхэн асуудал. Тэр хүмүүсийн тархинд тэр ерөөсө буухгүй. А бүхийг өөрчилчих юм бол бүхийг найраг болгочихвол мөн үү? Бүхийг допинггүй болгочихвол бүхийг бузар булаагүй хуйлдаангүй тийм ээ ялзралгүй болгочих юм бол ингэж болдго юм байна гэдгийг энэ ард түмэн чинь ухаарна. За өнөрөө 1000 удаа нэг баримт гаргаж ирж тавьж мэдээ бичлээгээд өнөрөө хин итгэх хин ч итгэхгүй штэ. Өнөрөө тэр хэвлэл мэдээллийн салбарын ялзралыг өөрчилж чадахгүй л байгаа штэ. Чадахгүй. Чадсан байсан ч тэрнийг хинч оошоохгүй, ухаарахгүй, анзаарахгүй. Бүхийг бол хүн болгон анзаарна. Мөн үү? Бүхийг л өөрчлөөд харуулад үнэхээр шудраг. Үнэхээр шинэлэг. Үнэхээр сонирхолтой болгоод тийм ээ харуулчих юм бол энэ хүмүүс чинь ухаарна. Яагаад вэ? Бүхийг өнөөдөр хэн ч өөрчилж чадахгүй гэж бодож байгаа. Яг энэ ийм юм ингээд байж байгаа ёстой л гэж ойлгож байгаа энэ хүмүүс. Бүх гэдэг бол Монголын яг оюун санааны төв байгаа байхгүй юу? Оон удаж ойлгодог, оон удаж үздэг, дундаж хүмүүс ойлгодог, дундаж хүмүүс үздэг. За улс төрийн өндөр албан тушаалтын хэн ч байдгийг тийм ээ? Доктор, профессор хэн байдгийг бүх хүн үздэг, ойлгодог. Бүхийг ингээл өөрчлөлт харуулчих юм бол яг уу энэ болох юм байна гэдэг итгэлийн гал энэ Монгол хүн бүрийн зүрхэнд аснаа. Би мэдэж байна. Өөрөөр ямар салбарыг яаж өөрчлөөд ч юу хийгээд ч хэн ч ойшоохгүй. Сайндаа тэр нэг хийсэн хүн нэг улсын хурлын гишүүл болох байх. Тэгээ тэр дотор ороод ямар ч нөлөө байхгүй тэгээ уусаад алга болно. Мөн үү? Бүхийг өөрчилсөн хүнийг бол яг уу хэн ч яаж чадахгүй. Энэ муусаа улс төрчид гэдэг чинь зүгээр яста жинхэнэ нэг сайн ярих юм бол чангахан их нус шүү дээ. Бүхийг өөрчилсөн хүний урдаас энэ улс төрийн талбарт явж байгаа хулгайч нарын хинэнч юу ч хэлж яаж чадахгүй. Тэрний баталгаа юу юм? Яагаад энэ бүгчүүдийг энэ улсын хурлын сонгогдсон энэ гишүүн сайд дарга нар чинь дандаа бүгчүүд дагуулж явдаг. Нэг бүх дагуулад явхад л улсын хурлын гишүүн болчихж болж шít. Тэгтэл нийт бүхийн энэ салбарыг тэр чигээр нь өөрчилжүүл Монгол өөрчлөгдөх юм байна гэдгийг энэ хүмүүс чинь шууд ухаарна. Ойлгож байна уу? За ийм учраас ийм чухал ажил хийх гэж байна. За манайхан тэгээд дэмжээд өгөөрэй, бэлтгэлтэй байгаарай. Эх 7 хоногт лайв хийн. Зүг. Дураараа чаасан гэж юм. Тэгвэл чи зүгээр зайл миний лайвнаас. Яг уу иймэрхүү оркууд бол тэгэл байж л байна. Энэ саяны энэ митийн оонуудыг чинь тийм ээ оркуудыг чинь яах вэ гэхээр бүхийг өөрчилж ойлгох байхгүй юу? 2 жил за энэ жил ингээд энэ ивент тоолыг аваад ингээд янзлаад 1 жил үйл ажиллагаа 2 жил үйл ажиллагаа явуулахад за энэ хүмүүс чинь 28 оны сонгуул гэхэд энэ хүмүүс чинь бүгд ухаарсан байж байна. Би нэрээ үнэхээр ямар тэнэг хүн байгаа вэ?
Баярбаатарыг галзуу гэж бодож исэн би нэрээ ямар усан тэнэг мал байгаа вэ? Нэрэл би чинь орк байсан юм байна штэ гэж бодно. Мөн үү? Яриад ахт нь хараагаад ахт нь зүхээд ахт нь алан талан тийм ээ галзуу солиотойгоо явж исэн би ямар тэнэг хүн бэ? Яг мэдээж хэрэг ихний нэг жил бол битүү хэрүүл болно тэр ойлгомжтой. 2 3 талцаж эдгээр чи өөрсдийнхөө буруу хүлээхгүй шүү дээ. Тэнэг байсныгаа хүү ер нь өөрийнхөө алдаа дутагдлыг те тэнэг байсныгаа миний буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй амт шүү дээ. Гисэг хугацааны дараа 2 дахь жилээс наа хэд чинь бүгд Баярбаатар шиг бурхан байгаагүй. Би анханаас нь дэмжиж ийсэн. За энэ хүнийг сонгоё гээл ингээл явна. За ийм байна монголчуудаа. Хэдэн утсаа зараах вэ хаахаа гэж чам тамаагүй. Юугаа зарах нь чамд ерөөсөө миний падлий байхгүй. Нэгт хоёрт. За энэ хүний асуултан дээрээс бас нэг юм хэлчихье. Энэ хүнийг сайхан болгох гэж өглөө. Би бол шудраг шулуунаараа Монголын ард түмэнд танигдсан хүн. Нэгт. Хоёрт. Надад байна шүү дээ тий. Би хүнээс хулгай хийх шаардлага байхгүй. Би 3 дэлгүүртэй. Мөн биз? Би байртай 2 жиптэй. За бас 2 газар байна. Би хинээс ч юу ч идэж уугаадах надад шаардлага байхгүй. Тэгвэл надад тийм бас хүн амьтанд өгөөд ах тийм илүүтэй гарсан мөнгө төгрөг байхгүй. Тийм ээ? Надад хулгай хийх ч юм уу амьдрал ахуйгаа зогоохын тулд нэг бензиний мөнгө эсвэл одоо юу гэдгийг нэг жижиг сажиг мөнгө төгрөгний надад ямар ч хэрэг байхгүй. Гэдгийг Монголын бас намайг дэмждэг үздэг бүх хүн мэдж байгаа. Тэгэхдээ би тэр хүнд илүү гаргаад маягаад тэдэн сая эдэн сая гэдээ өгөөд ах надад тийм боломж байхгүй. Надад хулгай хийхгүйгээр амьдрах би бүх амьдралаа зохицлон бүтээн бий болгоцсон хүн. Зөө. Мөн үү? Бас нэг орон байргүй хүн байсан бол одоо нэгэд бас юмыг аж мэдэх юм чаахыг байг газаргүй шүү дээ тийм үстэй. Бас нэг унах унаагүй хүн байсан бол бас нэг ажлын байргүй хүн байсан бол өөрийн гэсэн бизнесгүй хүн байсан бол бас яахыг хэрхийг хинч таашгүй шүү дээ тийм үстэй. Би бол амьдралаа босгоцсон хүн. За саяны нөхөр таваар бас нэг дэми балаан бичсний ачаар бас нэг юм санаж хэллээ шүү. За ингээд миний ард түмэн бэлэн байгаарай. Ямар ч үр ашиггүй элдв ханга юм. За ихнээс нь үзчих заа юу. Мөнгө төгрөгөж оруулах гэж байгаа юм биш гэдгийг бол тайлбарлалцсан. Дахин тайлбарлаад яг уу. За юу гэж байна. Яг адилхан бороо гэж байна. Зөв шүүхөө гэж байна. 20 мянга явуулаач гэж байна. Битгий хууц. Чамд яасан гэж 20 мянга явуулах уу? Монголоор дүүрэн ажлын байр байж байгаа чи яахлаараа надаас зүг зүгээр хөвчиж мөнгө авах гэж идэв. За иймэрхүү байна монголчуудаа. За тэгээд боломж олцоогоороо нийлж ягаад ямар ч байсан энэ Монгол улсыг за би л Монголыг өөрчлөх хүн бол байхгүй баха. Одоо сүүлийн үеийн залуучууд 90-ад оны залуучууд 90 оноос хойших залуучууд бол тийм сэтгэлээрээ их орныхоо төлөө тэгээ хүний төлөө мөлөө гэсэн юм бол үнэхээр байхгүй юм байна. Ашиг, цэвэр ашиг ерөөсөө л ашиг. Наадах чи хийгээд хэдэн төгрөг олох юм? Яах хийх юм? Их орноо хөгжүүлээд хэдэн төгрөг олох юм? Нууц юм тэгж асууж шít юм зү. Их орныхоо төлөө юм хийгээд тэгэхээр их орноо хөгжүүлээд хэдэн төгрөг олох юм? Чи балаа юмд цагаа зарцуулж идэг, мөнгөө зарцуулж идэг ямар тэнэг хүн байдгийг. 80-аад оны хүн бол ер нь бол Монголын сүүлийн найдвар шүү. Биднээс хойш бол тэр их оронч үзэл Монголоо гэсэн сэтгэл мэтгэл тэр хүнийг хайрлах, майрлах те тэр аюус хамаа байхгүй. Зүгээр л нэгийг үржих нь 2, 2-ыг үржих нь 3 болцсон юм байна. За баярлалаа. 458 хүн цааш сайхан шеэрлээд өгөөрэй. Эх 7 хоногт уулзцгаая. За маргааш нөгөөдрөөс ч уулзч магадгүй. Энэ пуужин галаа бас энэ дархан руу явж алга болчоод амьсгаач алга болчоод ерөөсөө болж олдохгүй байна. Пуужин галаатай уулзж хагаад бас бит хоёр лайв хийж магадгүй заяа. Дэмжинэ гэж энэ маш их баярлалаа. Сайн байна уу залуу гэж байна. За Бацуур гिचий гэж байна. За Бацуур яах вэ яг вэ? Бүхчүүд гэдэг бол нэг хавар ургаад нэг намар хагдардаг цэцэгнүүд. Мөн үү? Энэ жилийн ургасан цэцэг хавар ургасан цэцэг энэ намар хагдрах цэцэг гэж л ойлго Бацуурыг. Мөн үү? Бацуур хагдарлаа дараа жил дараа шинэ цэцэг ургалаа. Дараагийн намарт нь хагдарлаа. Бүх гэдэг бол ингээл явж идэг юм. Бүхчүүд гэдэг бол модон дээр ургасан цэцэг.
Би бол цэцэгнүүдэд хайртай хүн биш. Би тэр модонд хайртай хүн. Тэр цэцгийг ургуулад байгаа модыг услах юмсан. Тэр модыг тордох юмсан, арчлах юмсан. Мөн үү? Тэр элдв хангаа өвчин. Тэр юунаас нь салгах юмсан. Чаавас орж ирэхгүй шүү, өршөөгөөрэй гэж бодож явдаг хүн. Түүнээс биш тэр бөхчүүд яах вэ? Тэр зарим бүхэн үхэн үз, зарим бүхэн тэр аврагал болж байгаа үз. Зарим бүхэн заан болдгийм байгаа, зарим бүхэн хэлмэгдсэн байгаа үз. Тэр бол жижиг 2 3 4 дэх асуудал. Гол нь эхлээд энэ бүх гэдэг мод чинь илжирч өмхөрч унчих гээд байна. Эний чи ерөөсө услахаа болчлоо. Мөн үү? Эний чи ерөөсө тордгоо болчлоо. Үт хорхоондоо баригдчихлаа. Бүх гэдэг энэ сайхан мод чинь өвчлөлчлөө. Энийгээ эхлээд янзлаад аваадах юм. Мод нь ирүүл олчих юм бол, мод нь сайхан ургаж ирэх юм бол цэцэг нь сайхан ургана. Мод нь ялзарсан учраас яаж гин үү? Муу цэцэг ургаад байна. Ойлгоо? За манайхан цааш нь тэгээ шеэрлээд өгөөрэй. Дэмжлэгт баярлж явдаг шүү. За ок шүү гэж байна. Язгуур үзүүлсэн хамгийн ойр шүү гэж байна. Мөн гэж байна. Гэхдээ л Бацуурыг цайдад гэж байна. Зөв ярьж байна бүхэн талаар гэж байна. Миний дүүгийн ярьж байгаа зүйлийн энэ тэнгүүд ойлгохгүй ах нь нэг юм ойлгоод байгаа юм а гэж баярлаа. Цолын хураа гэж байна. Язгуур үзүүлсэн хамгийн ойр шүү, зөв шүү гэж байна. Энэ 20,000 төгрөг явуул гэсэн новшиг блокклээ шүү. Давраад агараа. Ийм их орныхоо төлөө энэ Монгол улсыг аврахын төлөө ийм агуу юм яриа явж байхад урдаас 20,000 төгрөг нэхээ сууж байгаа. Иймэрхүү хачин ёстой нийгмийн хог шаарнууд нэр үнэн бүтэхгүй. Зөв гэж байна. Үнэн гэж байна. За баярлаа. Цааш сайхан шеэрлээ түгээгээд өгөөрэй. 5 тэрбум төгрөг ихний ээлжинд босгох хэрэгтэй байна. Тэр чайначуудаас өрсөж тэр юуг барилгыг авах хэрэгтэй байна. Ойлгож байна уу? За баяртай.